Монголын зохиолчдын болон утга зохиолын төлөө хүнд чагналт, яруу найрагч, зохиолч, банзрагчийн цэрэн жамц, төөрг, өгүүлэг, цуурганы гинж, тохуурхлын инээд мэт хүйтэн өнгөөр сэтгэл зурж, хар модон зузаан банзан хаалга, ёолох адил чихран онгойхот, нарны хуусхан туяг өөртөлж яваад нүмгэндөө тогтоолгүй асгachхвуудаа гимээр биерхэх том ламтан шоронгийн шорон шат руу буутай хуйгийн жаданд чичлүүлэн хөл алтан говьж унав. Японы тагнуул лүмбийн хэрэг гэгчлэн зүүдэндээ ч нэрийн сонсоогүй олон ялт хэрэгт бүтгэгдсэн чойжоо ламтан энэ өдөр долоодох байцаалт долоодох тамлалтаасаа ирж буйна энэ. Баруун зуу болон даш чойнхорлон хийдэд шавлин сууж гавжийн дамжаа барин улмаар зэрэг дэв агшсаар зээрэмбийн зэрэгт хүрсэн томоохон мяндагтны нэгэн билээл. Хэд хувьсгалждын нуглааны шуурганд 60-наас 60-д бүтээгдсэн соёлт түмний оюун ухааны нандин өв, бурхан тахил, судар ном, сүм дугнуудыг тамхины цаас шиг хайлан шатааж лам хуваргууд үүрээ эвдүүлсэн шоргойлжлугаа бужигналдан амиа хоохойлохын тулд зарим нь уул хаданд бүгж, зарим нэг нь хар болон аргаа ядан зүсээ хувилгасан цөвүүн цаг дуусах яагаачгүй цаг байлаа. Энэ гашуун хувь тавиланд өртсөн чойжоо зэхрэмб сэлэнгийн сав нутаг 3 голын бэлчир буюу хужрын голоор нутгалдаг лам авгайг бараадан очиж гадна нь жижиг дөрвөн хантаа босгосон нь зөвхөн цагийн эрхэнд автаж арга ядсан хэрэг биш байжээ. Хүрээ орж хүүгээ танд залгуулах гэсээр бгад амжилгүй цэрэгт мордуулчихсан да. Цэргийн даргал болсон сурагтай. Яах аргагүй л та бидэн хоёрын ам биений тасархай юмсан. Энэ олон жилд таныхаа алдрыг бодож авралтан залбирсаар л ус балгачихсан юм шиг л өдий хүрлээд. Миний хүүчин эцэгтэй хүн шүү гэж олон түмэнд ойлгуулмаар үе зөндөөл тохиолдсон доо. Даанч хэмээн санаа алдан учрлан хэлж байсан ламын гунигтай дүрлгэр алгнууд харанхуй шоронг нэвт гийгүүлэн харагдсаар олон хоногийг өнгөрөөжээ. Өндөр гэлэн гуайн удмын лам химээх шавлхан борвсгүй вангийн хүрээнд ирэх болгондоо нутгийн ахлам гэж чойжоод сүү цагаан идэ зулын шар тос авчирч өгөөд хоног төөрүүлэн буцдагсан. Ингэж ирж бодсаар нэг л мэдхэд хоёулаа хорвоогийн буян нүглийн хаалгаар эргэлт буцалтгүй орчихсон билээ. Вангийн хүрээний урд харагдах булган уулын шувдраг байшинт өлийн давааны модод үл мэдэг ногоон туяа татаж жаргал тайхсуудын бүлээн амьсгал луга салхин урихнаар үлээж цэлмэг хөх тэнгэр сайхан бүсгүйн нүд шиг тунгалагхнаар мишээсэн хаврын налгар өдөр лам тохойн чинээхэн бяцхан үрээ тэрсээр та хүүдээ нэр хайрл гэсээр орж ирсэнсэн. Ламтан баярлах догдлохын алган дээр бяцхан үрээ тосон авч харцаа тогтоон удаан ширтснэ. Цэнд химэх насан уртын судраар адислан чойдаш буюу хөрвүлэн тайлбас номын үлзий гэж өөрийнхөө нэрийг оролцуулан байж холбоо нэр хайрлсан 20-д жилийн өмнөх явдал яг л өнөөдөр болж өнгөрсөн юм шиг санаа зүйднэ уламж тодорсоор. Хийдийн лам нар болон хүрээний олны хил амнаас цэрвэн нууж түгшүүрт онжилуудыг үдсэн хэдий ч би чинь бас хорвоод өөрийнхөө удмыг үлдээсэн хүн шүү гэсэн бахархалтай бодлоор сэтгэл нь уйгшин явсансан. Ганц бие хүнд амнаас өөр нутаг ус эрх чөлөөнөөс өөр хоргодох зүйл ховорхон байдаг бол нүглийн хаалга тоссон замаар
жадтай бууны үзүүрт туугдаж явхдаа би ч бас үртэй хүндээ хөө. Тэр минь хаана явдгийн болдоо зайлуул. Юутайч гэсэн жаал зуга хатуу идлээ. Энэ хоёртаа үлдээж амьдсан минь боллоо. Амжиргаанд нь хэрэг болгодээ гэсэн нэгэн дулаахан бодлоор сэтгэлээ дүүргэж нүдүүлсэн шархаа умартан насны цулбуураа эвхэж яваага яахан мэдэх билээ. Лам минь хэлэхдээ хүү маань зүүн нүднийхээ доохон талд жижигхэн тод хар мэнгтэй юм билээ гэж хэлж байсансан. Энэ байцаагч хүүгийн мэнг нь таарад байх шиг. Зан чанарын ажаад байхад энэ ажилд ер удаагүй л болов. Санаад агаач тэрв зүс царай нь хүү минь мөн ч юм шиг санагдах юм. Дотор бодолдоо гордлын сүүдэр сөөмөлзүүлэн зөн цовингийн хаалганы цаана бүртэлзэн суусан өвгөн ламтан. Хүү минь ээ, чи аль нутгийн хүүхэд вэ гэд тэсэлгүй асууж орхив. Наа сандал дээрээс чинь хүн байцаадгүй маа. Энэ өдрөөс хойш зөвхөн миний асуусан асуултанд үнэн зөв хариулах чинь л чамд үлзий болно шүү гэж хэлж сууга шинэхэн байцаагчийн хиймэл шадрун зам шал хүүхдэрээ дууных нь өнгө хүртэл ламын дуутай адилхан юм шиг санагдлаа. Яг энэ үеэр хоригдлуудын дунд араатан хар гэж нэршсэн байнга хөмхийгөө зууж ярьдаг хар даваа орж ирснэ. Чой ташаа. Би наад фиатлыг чинь харцсан ч бай. Хашааны үүдэнд ээж чинь бололтой хүн ирчгэж чи уулзж ирчгээд байцаалтаа үргэлжлүүлээрэ гэхэн тэр. Энэхэн хоромд өвгөн ламын нүдэнд олон жил зүсийг хараагүй төрсөн үрээ таньсны баярын оч гялсхийхийн зэрэгцээ. Нүглийн хар нүмерх дарагдсан орчлон даанч бачуухан санагдаж баяр харавслын гунигт цохигдсон алмаарв. Төрсөн эцгийнхээ зүс царайг төөрөлдсөн үрмэн таньж хоцрохол учиртай. Лам минь намайг авах гэж хүүтэйгээ уулзахаар ирчтэй. Заашгүйтэй хүүгэж таньлаа. Лам минь хүүд намайг ямар ч гэмзэмгүйгээр номын мөрхөөж өдий хүрснийг ойлгуулах ёстой даа. Энэ бүхэн төрсөн үрүй минь буруу биш ээ. Төр засгийг удирдах байгаа энэ хүмүүсийн л алдаа. Хорвоо дээр хамгийн эрхэм дотн хоёр хүнтэйгээ одоохон уулзаад хамтдаа гараад явах юм шиг баярт сэтгэлээ барьж ядан цэгцэлж ядан байх энэхэн агшнаа хар даваагийн ташуур нүүрэн дундуур нь аянгийн гялбаа шиг хоромхон зурт гялсхийн бууж бүх биеийг тасар татан ухаан балартан унлаа. Хуйгуудын зандран хашгичих чимээнээр ухаан орсон ламтан ус цацуулсан норсон дээлээ дааж ядан хүчлэн босоод эрлэгийн нүхэн зойрлуу зоримог гихч алхалсан боловч олон хоногийн тамалгаат байцаалтанд хэтэртлээ завсан би нь өөрийгөө стан харуулдан унав. Сүүлчийнхээ амьсгал багтаан номын тарин хэлвүү. Ажлал төгс багшигаа дуудвуу. Чойташ үрмэн лам минь гэвүү. Эсвэл мянган зулын бадран цацрах гэрэлд сүр жавхлан төгөлдөр амирлангүй их бурхадтай болон хөлгөн судруудаа сүүлчийн залбирлаа даатгавуу. Амн өмөлцөн шивнэн шивнсээр юу ч болоогүй юм шиг царайгаа уламж эрхэмсэг төв болгон аниргүй ертөнцөд одлоо. Зохиолч Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын төлөө хүндэт шагналд яруу найрагч зохиолч Банзрагчийн Цэрэн Жамц. Уншсан
Эрхэн баярын Баддорж.